ялалт ээж аавынхаа хоол идэхээр явж байна. Түүний замд нэгэн хүү гуйлг гонсон. Аав нь түүнийг өрөвдөг мөнгө өгсөн. Хүү аав ээжигээ төрүүлээд авахыг хатгав. Түүний очсон хүү үнэндээ сургуулийнх нь доод ангийн сурагч болохыг цүнхнээс нь гарсан дэвтний хаягнаас олж мэдлээ. Тэр энэ талаар хаан хандхаа хэсэг бодсны эцэст сургуулийнхаа нийгмийн ажилтан дээр очихоор шийдлээ. Нийгмийн ажилтан түүнд хандаг. Энэ талаарх мэдээллийг чамдхан хадгалахыг амжилан цаглаа. Мөн түүнийг өсвөрийн сэргийлэгчийн үүргээ маш сайн биелүүлээ хэмээн уламжууллаа. Дараагийн өдөр хүү ахин өөрийн газар гуйлг гуйсан хэвээ. Энэ удаа тэрээр хүүхэд хариуцсан мэрэгжилтэнтэй тав. Мэрэгжилтэн түүний толгойг илэн хувийн мэдээллийг нь асуув. Тэрээр буцахдаа хүүг өрөвдөн аяахан буцлаа. Мэрэгжилтэн энэ талаар хэсэг бодсны эцэст сургуулийн нийгмийн ажилтнтай утсаар холбогдохоор шийдлээ. Сайн байна уу та? Намайг хүүхдийн мэрэгжилтэн Солон гэдэг. Би тантай өчигдрийн хүүгийн талаар лавлан асуух гэсэн. Нийгмийн ажилтан хариулна. Хүү архины хамааралтай гэр бүл байдаг бөгөөд аав нь түүнийг гэмтээ хүчирхийлэх өвчлүүд маш ихээр гаргадаг. Ээж нь 5 жилийн өмнө өөд болсон гэдгийг хэллээ. Энэ талаар мэрэгжилтэн нийгмийн ажилтнаас лавлан асуусны дараа түүнтэй биечлэн уулзахаар боллоо. Сайн байна уу та? Би өчигдрийн хүүгийн талаар танаас асуусан. Би хүүг өргөж авах чин хүсэлтэй байгаад та надад туслаач гэдэг. Би энэ талаар танд шаардлагатай арга хэмжээг авах болно. Хоёул хамтдаа явцгаая. Тэр чиг их болохыг ертөнцийн
Өсвөрийн сэргийлэгч 2023 нийслэлийн авраг шалгаруулах тэмцээн